За одоо ингээ анхны бичлэг эхлэх чинь тийм. За намайг Хөрлөтөр гэдэг. Хөрлөө гэж дуудаж байна. Хуваарь бизнес эрхэлдэг. За тэгээд автомашины салбарт автомашины хоббитой тийм сонирхдаг. За тэгээд ер нь цаашдаа нэг юм автомашинтай холбоотой бичлэгүүд хийх шийдсэн. За тэгээд эхний бичлэгээ бол хийх гэж байна. За мэдээж түрүүн хоббитой гэдээ ярьсантай холбоотой тийм миний бас нэлээд юм дурлаж яг хоббирч авсан машиныг өөрийнхөө машиныг эхний бичлэгэн дээр оруулъя гэж бодсон юм аа. Тэгээ 25 онд Бавари дээр яг энэ анхны M5 ирэхэд шууд л ирсэн. Ямар ч гацх юм баггүйгээр л зүгээр бүр яг ингэ авсан. Тэгээд би ч нэг амар тийм юмд их амархан их баярлаад байдаггүй те. Тэгэхэд яг энэ BMW-г авахд бол үнэхээр яг ингээ баярлж исэн. Тэ тэгээд тэр унаад явж хахад яг би уусаа зөв сонголт хийсэн байна гэдэг. Одоо нэг жил орчим буух болгондоо эргэж харж байна да. Мэдээж нэг амар хүсэж байгаад авсан машин болохоор ер нь бол бүр яг хүлээлтийг бүр хит давсан байсан. Тэр нэг ингээ хүлээлтэнд хүрэхгүй байх чинь жоохон онцгойд шүү дээ. Тэг чи бүр хүлээлт нэг юм би бол хэрэндээ л нэлээд өндөр хүлээлттэй байсан. Тэгээ тэрийг бол хангалттай давсан машины явдал тий. Яг энэ бол яг үйлдвэрийн мат өнгөтэй. Тэгээд карбонууд нь одоо дээвэр тойл гэдэг бүгд юм карбон оруулахтай. За хөдөлгөөрөнд 4400-тай твин турбо, плагин хайбрид тий цахилгаанараас явж болдог юм зөвөр байгаа. За авснаас хойш одоо нэг 3000 км орчим болсон байна. За 1000 км нь бол Эрдэнэтрөө явж нөгөө яг дахин зам дээр явж үзье гэж бодож нэг 1000 орчим километрийн явж ирсэн. Тэгээ хотод бол 2000 км. За бороотой болохоор сайн харагдахгүй шүү. Ер нь бол энэ яг дээврийн карбон энэ толон дээр байгаа энэ карбон амар үзэсгэлэнтэй. Тэ. Одоо ингээд яг ийм нарийнхан одоо юу гэдэг юм бэ? Нэг хайхтар тоос бууж мэддэхгүй гол нөгөө нэг юм жижиг ийм нөгөө ийм сарапа үсээд идэх ш хард иргэн дээр. Тэгээ мат өнгөн дээр бол тийж үүсдгөө би тэгээ өмнө нь бас нэг мат өнгөтэй юу өмжсэн. G-класс өмжсэн. Тэр бас ийм нэг сарап мэддэг тэр нэг амар юм байна лээ. Одоо ч тэгээд тэр нь өнгө бол нэг сонирм биш болсон байл шүү дээ. Яаж ямар өнгөөр хийчих болно. Гялгар машиныг мат болгочих болно тий. Матыг гялгар болгож болно. Тэгээд өнгөний хувьд бол өстой бүр хідэн 100 ч өнгө байгаа даа. Тэгээ ингээ алаг малаг болгож. Яг би дараа жил бол өнгөний солиж үзье гэж бодлоо. Тий. Хуулга нэг 5 сая орчим байгаа шүү дээ. Тэгэхээр өнгөний солиод тэр үед би ямар өнгөнд гоё дуртай байх. Тий. Яг цэвэр спорт машинууд шүү дээ. Спорт суперкарууд шүү дээ. Одоо жишээ нь Ferrari юу байдгийг те Lamborghini энтер гэдэг. Тэр чинь бас яг ингэ тогтмол бас унаад явхад жоохон ийм хэцүү байхгүй. Одоо хэцүү гэдэг нь юу гэдэг юм бэ? Ингээд нэг ер нь жоохон тийм. Тэгэхээр эн чинь бас нэг унаад яваад байхад энгийн хэрэглээнд бас нэг унаад яваад байх тас болохоор санагддаг надад. Гэхдээ яг энэ машинаас одоо ингээ машин болгоно машин ингээ үнэтэй болох гэсэн 5 дахьтай болдгоо юм байл л дээ тий. Одоо миний машинд одоо байхгүй нэг юм байгаа. 5 дахь гэж ойлголт юусэн баг. Тийм ч хүлээлттэй ч байгаагүй л дээ тэгээд. Гэхдээ бодсноос ч илүү 5 дахьгүй л байл дээ. Тий. Хар улаан өнгөний хослол надад зүгээр таалагдаад байгаа. Энэ машин маань бас өөрөө ингээ салоны хувьд ийм улаан судалтай. Тэгээ хар өнгөтэй. За тэгээд карбон деталь нь маш тийм зөвүүн харагддаг байсан юм ингээд суугаад явхад. Суудлал тэгээд ер нь гоё шүү дээ. Яг баргийн эмхтэй хүнээс гоё тэрвэр шүү дээ. Суудлантай ингээд яг ингээд тэрвэрэд авч байгаа шиг тэгж санагддаг шүү дээ. За тэгээд би ч нөгөө энийг их унахгүй байгаа болохоор юу аваагүй. Хуулах хил юу байж байгаа. Сая нэг найз дээр хуулах хил гэсэн. Мат хуулга. Тэр бас аягүй дэжиг болсон. Обод нь бол 2 инч ободтой, урд хойно өөр инч ободтой. Дээрээс нь нугын сайзнаас өөр байгаа. X-Drive гэдэг ерөнхийдөө байнгын нөгөө яг 4 дугуй хөтлөгчтэй нь явахгүй бол яг 2 дугуй хөтлөгчтөн дээр нь тавьчих юм бол ер нь юу яад. Ер нь явах жоох хэцүү. Тэгээ байнгын бөксөө шидэн жоохон хаазан дээр л бөксөө шидэл яваад байдаг та. За плагнер нь бол нэг удаа зингэлж үзсэн. Яг явж байхдаа бас өөрөө зингэлждэг болохоор нэг тийм
энийг ч цэнэглэх юу гарахгүй юм л да. Гэхдээ яг нэг тестлж үзэхэд нэг талаас жоохон доошо цэнэгтэй байх үед бол юунаас нисгээс л наашаа Чингис хаан онгоцны буудлаас наашаа бол ямар ч асуудалгүй дуусахгүй ороод ирд юм л. Тэгэхээр чи нэг 40-50 км тал орчмоор нь явчт юм байна. Шулуу явахад бол. Одоо энэ чинь нөгөө үйлдвэрээс хангалттай ингээд одоо хүчтэй тий 700-аас дээш хорс буур гэсэн үг шүү дээ. Одоо бидний мэдж байгаа G class хийдвүлээ тий. Тэгэхэд эдгээр чинь бүр ингээд шал өөр ойлголоо байхгүй. 700-аас дээш хорс бууртай юм шиг гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр одоо нэмэлтээр өшөө нэмээд одоо нөгөө түүнинг энэ төр хийгээд байх. Яг хийдэг хүмүүс байгаа л ахaltaа. Хийдэг шаардлага байхгүй. Гэхдээ яг нэг сонирхож байгаа юм бол нөгөө Акропович яндан гэдэг. Тэр бол энэ 5G 90 дээр Акропович гарцсан. 60 үлээ 80 морины хүч нэмэгдэн гэсэн нэг тийм юм байд юм байна лээ. Тэгээд яндан бол 50 гэж бодож байгаа. Салааны хувьд болохоор юу байд юм бэлээ? Ер нь бүгд юм карбон бол байхгүй. За тэр нэг хөгжмийн дууралт Монголын системүүдний нэг карбон энэ яг миний авсан нь болохоор юм карбон баггүй. Тэр нэг карбонтой энэ хэсэг нь их гоё юу харагддаг. За тэгээд эдгээр дээр бүгдэн дээр нэг ийм өнгөнүүд салууны өнгөнүүд их орж ирдэг. Тэ спорт мод тэр улаан болдог ч юм уу те. Улаан өнгийн суудал яг яагаад би улаан өнгийн суудлыг илүү сонгосон бэ гэхлээр энэ дээр нөгөө би голцоо джинс өмсдөг. Тэгэхээр нөгөө нэг цагаан ч юм уу шаргал өнгийн арьс болохоор амархан джинсний будаг өнтер ордог болохоор бас өнгөний хувьд бол тэгж бодсон. Тэгээд яг хар улаан өнгөний хослол өөрөө амар гоё. Одоо та хэд яг ингээд хараад ангууд хар улаан өнгөний хослол бол их гоё харагдчих. Миний хувьд л тийм байна. За нэг амар тийм энэ тийм драг маганд явж тэгж уралдаж бол үзсэнгүү. Тэгээ уралдах уу гэсэн залуучууд их байдаг тий би уралдахгүй. Би биш юм ахт миний машин бараг бавчих учраас би уралдахгүй тий. Тэгээ хай нэг нисэх явах биш тийшээ нисэхэр бол заавал энтэйг голцоо нисэхэр явдаг тий. Ноднон бол нэг чирхэг буюу ганцхан Монгол ганцхан байсан. Тэгээ сая энэ жил харан хөтө нэг M5G-ээр орж ирсэн байлээ. Тэгээд тэр машиныг бас тэгж байгаа таарах байхаа тий. За мэдээж энэ чинь нэг юутай одоо ямар нэгэн тийм бараа бүтээгдэх учраас ялтчих нөгөө хөрөнгө учраас тодорхой үнэ байгаа шүү дээ. Ямар ч байсан ингээд ер нь бол яг энэ стокоор ч гэх юм яг энгийн дүү одоо чи нэмэлт карбон марбан тавиагүй ч гэдэм өөр янз бүрийн обод кастом хийгээгүй нэг 95 мянган евро юм байлээ. Цаад үнэ шүү дээ. Германд авах үнэ. Нэг Монголд бол нэг 500 доллар ч юм. Ер нь сая үнэтэй. Тэгээ евро өсвөл тэгээ жахам өсөх байх. Тэгээд яг зах зээл гэхэр ч одоо энэ ч хоёрхан шиг юм шиг байх шүү дээ. Нөгөөх маань хийдэг юм те. Тийм юм. Тэр одоо ер нь 500 саяас дэшэл үнэлгээтэй юм шиг байх те. Би яг энийг Солонгосоос бас яг ингээд Солонгост орцсон нэг хоёр шиг байсан. Яг тухайн үед энийг авах юм авах гэж судалж байгаа. Тэр болохоор нэг нь болохоор нөгөө жоохон одоо ийм тоног ихтэй обууд Акропович яндан дээр тавьсан. Акропович биш ямар ч байсан юм нэмэлт яндан дээр тавьсан байсан. Тэр нь болохоор 240 сая вон гээд 200 сая вон ч нь л одоо 500 сая. Тэгээ 600 сая орчим юм уу? Тэгээ татвар тээвэртэйгээ бараг хийдэж болохын 700 гараад явахар байсан. Тэгээд зүгээр яг стокоор байсан нь болохоор 200 сая вон гээд 500 сая. Тэгээд татвар тээвэртэйгээ бараг 580 ирд ирэх байсан нь. Тэр нь тэгтээ бас явцсан биш юмсан байхгүй. 7-8 мянган километр явцсан биш юмс. Тэгэхээр энэ ягаад 95 мянган үйлдвэрийнхээ үнээс өндөр байна гэхэлэр нөгөө хангалттай хэмжээгээр үйлдвэрлэгдээгүй. Тэгээд эргэлт нь бас өндөр байгаа болохоор хүмүүс авсан хүмүүс нь худалдаж авсан үнээсээ жоохон үнэтэй зарах гээд байд юм шиг л гадаадд бол тий. Үний хувьд бол тийм байна. Яг энэ загварын хэрнээ 5 серийн болоод тэр нэг 45 мянган еврог төгрөг хэллээ шүү дээ. Ер нь бол нэг 200 сая дотор бол байгаад байгаа шиг. Ер нь Монголд орж ирсэн. Тэр бол Мерсер бас энэ тэндээс ер нь орж иж байгаа. 5 сери. Манай нэг найзаас тэр яг энэ 5 серийн унсан. Нэрээ заарна гэж байгаа шүү дээ. Манахаас гэж явахад одоо нөгөө миний яг энэний оронд авах гэж оруулж ирчээд тэгээд унах гэж оруулж ирчээд тэгээд зарчдаг тэрийг авсан байхгүй. Тэгээд одоо тэрийгэ зарна гэж хэлж. Тэгэхээр нэг 180 хавцаа юм болоо 1 жил онсон биш. Энгийн тэгэхээр ингээ харьцуулаад үзэнгүү таашаа одоо 3 дахин үнийн зэрэг тавс. Тэг яг адилхан машин ирнэ. Адилхан онтой адилхан машин биш л дээ. Адилхан онтой ер нь нэг нь 5 серийн бэмбэ нөгөөх нь 5 гэдэг ирэхээр. Тэгэхээр энэ дотор юу байгаа юм бэ? Гол нь энэ капот дотор байгаа юм бас айгүй их юм байгаа даа тий. Тэгээд энийгээ дагаад одоо чи энэ том хөдөлгөөрийг
мэдээж нөгөө хөдөлгүүрийг энэ том машиныг ийм хурдтай явж байхад зогсоохоос эхлүүлэл таврын систем гэл бүх юмнууд нь шал өөр болно л та. G63, G502 чинь бас ингээл үний хувьд ч гэсэн баг 2 дахин зөрүүтэй байгаад байдаг шалтгаан тэр. Тэгэхээр зах зээлийн шивдэл нэг юм байна. Ингээл нэг хааз жоох өгөхөд л. Яаж ерөөсө өгөхийн зөнгөөр авна гэж нэг үг байд юм да одоо. Дээр үеийн машинд би ч нөгөө нэлен дээр үеийн жил очилтаа. Тэгээ нөгөө чиний машин хааз хэр авч ийн. Ер нь өгөхийн зөнгөөр авч ийн гэлээ. Өнгөрөөд нь штэ тий. Тэр хааз бол энэ бол яг л тийм л юм бэл. Яаж хааз чинь тэр чинийгээрээ л авна. Спидометр 330 км/цаг гинэ. Тэгээд яг хоо 300 тэрдийн тулгаагүй ч гэсэн нэлен явж үзсэн. Одоо яг энэ микер дамжиж сонсогдож байна уу мэдэхгүй. Ямар ч байсан ингээд зүгээр л хөнгөн хаазан дээр ингээд хааз авах үед бүг гэл ингээд буудаал те. Тэр хүртэл одоо энэ яг барьж байгаа хүндээ жалаж байгаа хүндээ ингээд мэдрэгдэж идэх байхгүй. Яг энэ тэр яг энэ хэсэг гэсэн. Сая бол тийм амар тийм өгцөн бол хаазлаа. Дөнгөж хааз хөл хөрөхөд л ингэж хааз мэдэрч авдаг. Тэгээ хатуу ч гэсэн одоо яг ингэ шулуун зам амд явж үзсэн. Жишээ нь би нэг Эрдэнэт явж үзсэн гэдэг шүү дээ. Дархны зам дээр бол бүр ингээл зүгээр л улам ингээл навтаагаал намбаагаал тийм лээ. Тэгээд Эрдэнэтийн зам чинь нарийнхан. Тэгээд юу ихтэй зам. Тэгээд тэн дээр бол ингээд тийм замын залгаас малгаас ингээд амар тийж тоолж моолдоггүй. Ер нь ингээл бүг гэл ингээд ер нэг юм хатуу хэрнээ нэг тийм зовоохгүй л явчихд юм бэл. Би нэг анх авчаад гэрийн доотолд нөгөө бензин хийх гээд ингээд очиж зогсчоод гэсэн чинь нөгөө банк нь онгоодгүй. Тэр бүр гайхаад яа тийм бол гэдэг. Миний бодлоор бол ингээд дараа л онгоочдөг байхгүй. Дараа л онгоочдөг. Гадна талаасаа дараа л онгоочдөг. Тэгсэн чинь энэ тостой юм миний бүр энэ дэлгэсний цаанд л юм товчтой байсан юм билээ л дээ. Инээд түгээх чинь машиныхаа банкыг онгойлгож мэдхгүй. Тэгэл үннээ л хэллээ те. Одоо тэгтээ гой машинууд унж байгаа хүмүүс зөндөө байна өө. Ер нь. Тэгээд энэ өнгөрөх гад унжин гин үү юу гин үү гэл янз янзын л дэстат тэр хүн өөрийнхөө өнцгөөс л харж байгаа байх. Тэгж ярьж байгаа хүмүүс. Тий. Унж байгаа хүмүүс бол өөрийнхөө өнцгөөс л унж байгаа байх. Тий. Тэгээд автомашин сонирхдаггүй хүн ер нь ховор штэ. Тэгээд бүр илүү хоббер сонирхдаг залуучууд зөндөө байх те. Тэгээд ер нь залуучууд өөртөө гоё юм хэрэглээрээ гоё машин унаарай те. Өөртөө өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж сураарай гэж зөвлөмөр нь. Гоё машин үнэхээр гоё шүү. Тэ энэ удаагийн бичлэгээр бол өөрийнхөө яг бүр мөрөөдөж өсч авсан энэ та машина танилцууллаа. Дараагийн удаа бас дараагийн бичлэгүүдээр мөн автомашинтай холбоотой бичлэгүүд үргэлжлүүлээд хийх болно. Амжилт олоосай.